Яг манайхан өчийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хэнд ч битгий хэлээр оройтой онцлогийн өрөө нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг 21-ээс дээш насныханд зориулсан байдаг учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салхаж зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхаа ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа. Унтлагын нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвгөө тохгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх хичээгээрэй. Мөн сонсож чадаагүй бас дугаарууд гарч ирэх юм бол сонсож чадаагүй, үзэж чадаагүй дугаарууд гарч ирэх юм бол манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү. За, даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэр сэдвээр сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. За тэгэхээр би эхлээд захиа хүргэнэ. Захиа хүргэснийхаа дараа бүгдээрээ сонсогчтойгоо лайв утсаараа шууд эфирийн утсаар холбогдоод тэгээд ярилцах юм. За тэгэхээр захиагаа хүргэе. Сайн байна уу? Танай нэвтрүүлгийг анх явж эхэлсэн үеэс сонсож байна. Анх сонсохдоо л өөрийнхөө түүхийг бичиж гэж бодсоор байгаад одоо л бичиж байна. Нэрээ танай нэвтрүүлгийг сонсоод найз бүсгүйчүүдтэйгээ ярихдаа их боловсон татна харилцаа амтар гэж ярьдаг болсон. Хуучин их соёлгүй ярьдаг байсан юм байна лээ. Эмэгтэйчүүд байж байнга дотн харьцаа ярьдаг юм уу гэж бодож магадгүй. Гэхдээ 30 гарсан ихэнхэн салсан. Нийлсэн аль эсвэл ганц бие бүсгүйчүүдэд өөр ярих зүйл бараг ховор шүү дээ. За удаан унарчихгүй өөрийнхөө түүх рүү оръё. Манай байгууллага үйл ажиллагааны чиглэлээсээ болоод эрэгтэйчүүд олонтой гэхдээ олонгүй цөөхөн хүнтэй байгууллага л та. Ихэнх нь надаас жаахан дүү, нөгөө жинзи үеийнхэн. Би ч ажлынхаа хүнтэй жанжан болно гэж байхгүй гэсэн хатуу барьсаартай хүн байлаа. Тэгтэл 2 жилийн өмнө ажлынхаа нэг залууд жаахан сэтгэл татагдаж эхэлсэн. Харахаар л догтлоод сэтгэл хөдлөөд хаварч байсныг хэлэх үү, нэг тийм тогтворгүй болчихсон. Бид ээлжээр 2-2-ороо 7 хоногт нэг удаа орой хүртэл ажилладаг байлаа. Би ч бас нөгөө хэдийгээ бодвол ахлах энтрийн болохоор хуваарийг зохиож лав гараг бүр тэр залуутай хамт үлдэж орой 9 хүртэл ажиллахаар боллоо. Түүнтэйгээ хамт хоёулахна байх үнэхээр сайхан байсан. Байнга л догтлоод. Нэг их удахгүй 1 сарын дараа гихтэл бит хоёр бусдаасаа дотн болсон байлаа. Дотнцох тусам орой сунаж ажиллах үедээ би ч жаахан сэтэн хайж бид баг зэрэг хөрнө. Тэр ч бас зүгээргүй надад хурж хүрэлцдэг байлаа. Бидний харилцаа ямар ч албан ёсны зүйл байхгүй ч нэг л дотн болсоор. Орой үлдэхдээ камергүй ариун цэврийн өрөө өнтер ороод л үнсэлцэж, өнгөлдээд л бараг дотн харьцаанаас бусдыг хийдэг болов. Гэхдээ бидний харьцаа зөвхөн лав гаргийн л харьцаа. Бусад үед бид хоёр ярихгүй, чатлахгүй, уулзахгүй, зөвхөн лав гараг л болдог үйлдэл. Тэр нь ч надад сонирхолтой байлаа. Тэр залуу гэхдээ найз охинтой байсан баха. Нэг өдөр ажил тараад нөгөө хэд маань тараад бит хоёр сууж үлдээд байжээ. Тэр гинэт надад "Хүй, тэр үүдний хажууд байгаа арьсан буудан камерт өртдөгөөг мэдхүү" гэж байна. Би ч гайхаад "Мэдхгүй яасан" гэсэн. Манайх хоёрхан камертай нэг нь тийшээ, нэг нь ийшээ тусдаг. Үүдний хэсэг рүү ерөөсө хардаггүй гэж үү. Би ч ойлгож надтай ноололдох тухай газар болж гэж бодоод жаахан өдөнгөө жуумалцаад өнгөрлөө. Ажил 18 цаг тарж 19 цаг өнгөртөл хүмүүс жаахан олигдог болохоор бит хоёр даруухан л байлаа. 19:30 гээд баг нэг ч хүн манай офис руу шагаахгүй болохоор бит хоёр янз бүрээр нялуурч эхэлдэг. Энэ удаа илүү тухтай нялуурхны буудан дээр бит хоёр энгийн өдрийн нялуурдаг шиг л эхэлсэн. Нэг удаа илүү гүнзгий болоод байна. Энэ удаа илүү гүнзгий болоод байна.
Миний дээгүүр хувцсыг тайлаад үнсэж намайг өмнө нь байгаагүйгээр байж ядуулна. Улам доошлон миний өмдний товчийг тайлах гэхэд би зогсоогоод хүүш энд болохгүй гэж хэлсэн ч тэр зогссонгүй. Ингээд нэг л мэтгэд би ямар ч хувцсгүй болчихсон. Түүнийг дахиж зогсоох хүсэлгүй болсон байсан. Тэгэд ойлгомжтой офисын хар арьсан буудан дээр бидний дотн харилцаа эхэлсэн. Тэр мөч энгийн дотн харьцаанаас илүү нэг л халуухан бас хин нэгэн ороод ирэх вэ гэсэн айдастай нь улам илүү сайхан мэдрэмж төрүүлж байлаа. Ингээд бидний лав гарагийн харьцаа улам гүнзгийрч шин төвшөнд хүрэхэн тэр. Би лав гараг бүрийн өглөө хамгийн халуухан тачаангуу дотор хувцснуудаа өмсөж явна. Өмсөх хувцас олдохгүй бол мигмар гарагт дэлгүүр орж илүү шинэлэг дотор хувцас чүлхий явдаг байлаа. Харин тэр минь хамгаалах хэрэгслүүдийг янз бүрээр авчирч туршина. Товруутай, нэмгэн, цаг уртсгадаг, чигшүүлэгчтэй бүр олон удаа ашигладаг гэд янз бүрээр навчирч туршиж үзнэ. Харин 3 дахаас бусад өдөр бид ажил дээрч, хувийн чат, мессенжерч огт холбогддоггүй. Зарим нэг өдөр хүсэл төрөх үе байдагч би гүрийгээ залгадаггүй. Өөр өдөр уулзчих бол бидний энэ сайхан харилцаа үгүй болчих юм шиг санагддаг байлаа. Бидний гал халуун лав гарагийн харилцаа бараг 6 сар үргэлжилсэний дараа тэр өөр том байгууллагад орохоор болж ажлаас гарснаар дууссан да. Түүнийг ажлаас гарснаас хойш цөөхөн хэдэн уулзсан ч харилцаа маань нэг л лавларлалгүй үлгэн салган байсаар холбоо тасарсан. Би харин хуучин ажил дээрээ хуучин арьсан хар бодонтойгоо л үлдсэн. Бидний лав гараг бүр ямар ч хувцсгүйгээр жаргадаг байсан тэр буудан дээр өдөржингөө хүмүүс сууж, заримдаа хүмүүс нүрээ наачсан хэвтэж байдаг нь надад хөвгчлөлтэй санагддаг. Тэр буудан бараг бид хоёрын тухай түүх өгүүлнэ байгаа. Би тэр үеийн харилцаагаа маш их өгүүлж боддог. Хамгийн сайхан нь тэр залуу биш, харин буудан дээрх баг зэргийн айдастаач халуухан дотн харьцаа байж. Одоо ажлын залуучуудын бараг тал нь солигдсон. Хөөрхөн залуучууд ч орж ирсэн. Хий нэг азтай нь тэр хар буудан дээр надтай шин түүх бичинд байх гэж итгэж байна. Тийм ээ, би шинэ ажлын газрын амаргаа аль хэдийн хайгаад эхэлсэн. За, ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол ажлын газрын амраг. Сонсож байгаа сонсогчд маань те эсвэл лайв үзэж байгаа сонсогчд маань те бас дотроо нэгийг бодоод те танд одоо таны ажлын газар ийм ажлын газрын амраг байдгүй. Ажлын газартаа амрагтай байсан уу? Аль эсвэл ажлын газартаа амрагтай болохыг хүсдэг үү гэд бидэнтэй нээлттэй ярилцаараа таны дугаарыг зарлахгүй, таны хоолыг өөрчилж сонсгоход бол хинч таныг танихгүй. Тиймээс та айж эмээх үйлдэл зүйлгүйгээр ярилцахыг хичээгээрэй. Гэхдээ таны яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг бас хүсэж байна. Мөн сонсогчтой ч гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн сонирхолтой түүхүүд болон хөвгтэй хүндхэн одоо ямар ч асуудал байсан те бидэн рүү бичиж явуулахыг хүсвэл arunbilag@mjlradio.com хаягаар явуулаарай. За манайхаа манай лайв үзэж байгаа одоо унтлагын өрөөний маань сайхнууд бол яг юугаа мэддэг болсон шүү дээ. Дүрмээ. Тэгэхээр хаанаас үзэж гин, хаана вэ гэд бүгдээрээ ороод ирцгээгээрээ. Тэгээд бүгдэнд нь энэ үдшийн сайхан мэндийг хүргье. Тэгээд үдшийг сайхан өнгөрөөцгөөж гинэ манайхаа. За эхний сонсогч холбогдсон байна авъя. За салчихсан шүү. Буцаад ороод ирээрээ. За амьдрал баялаг юм да, нүдэ анилаа гинэ. За тийм штэ. Ерөнхийдөө ингээд ийм захиандаа орохын тулд би болохоор уншиж болохгүй л те. Гэхдээ хэрвээ би бас ингээд захиа сонсч байсан, тэг унтлагынхаа өрөөнд сонсож байсан бол зөвхөн нүдэ аниал сонсох байсан баг те. Төсөөлөд. Төсөөлж те. За сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За, айгу парчганаатай байна шүү. Зогсож байгаад радио хамтраж байгаад холбогдороо. Айгу парчган жина. Байна. Холбогдсон байна шүү. За байна. Өчигдөр минь түргээ.
чинь. За. За захиагаа сонсцсон уу? За. За юуны талаар ярихаар мэдж байгаа шүү дээ, тийм ээ? Байна уу? За салсан байна. Манайхан орж ирэхдээ мэдээж цаана байгаа радиог унтраагаад Bluetooth энэ төр янз бүртэй холбоотой бүгдийг нь унтрааж байгаа спикерээ авч байгаа чихэн дээрээ яриараа. Тэгэх болохоор цаанаа үнэхээр ингээ шуугантаа сонсогдоод айгүй хэцүү байдаг шүү. За тэгэхээр хүний л амьдрал юм чи юу эсийг тохиолдохыг тэр гэхүүтэй тэглээгээд одоо орж ирээд ярьлаа гэхэд хинч таныг шүүмжлэхгүй яад бол энэ цаг маань үчийн 22 цагаас хойш эфир маань болохоор зөвхөн томчуудад зориулсан цаг байдаг учраас өөрт бодогдож санагдаж байгаа зүйлээ зөвхөн чөлөөтөөгөр ингээд талхиад байгаа ярилцаараа тэгээд үнэхээр ажлын байрын амрагтай юм бол уучлаарай ажлын байр дээр амраг байгаа шүү гэд те нэрээс нь хэлэхгүй шүү дээ угсаа тэгэл бид нэг ийм газар ажилладаг юм аа тэр хүнтэй ингээд уулзж байгаа нэг ийм тохиолдлууд байна гэдэг ч юм уу эсвэл ажлын газрын амрагтай байсан аль эсвэл тимтэй болъё гэж боддөө шүү дээ гэдэг ч юм уу те тэгээд ороод ирээрээ за дараагийн сонсогчийг авъя MJL радио болгоцсон байна за спикер аваарай спикер салгаараа айгүйх шүү гэж шүү за үчимэнд за үчи хэр сайхан өнгөрөөж байна одоо ингээд амрах гэж. За өнөөдрийн сэдвээ сонсцсон тийм ээ. Өнөөдрийн сэдв болохоор ажлын байрны амраг. Байгаа. Ажлын байрны амраг байгаа юу? Одоо тийм хүн байхгүй те би өмнө нь олон жилийн өмнө болсон зүйлээ хэлэх гэж. За болно. Би анх өргөдөг байсан анхныхаа найз талуудаа маш төстэй хүнтэй олон жилийн дараа тааралдаад тэгээд бид нэр уулздаг тэр талаа маань нэгэн маш төстэй тийм сайхан талаа байсан. За. Тэгээд бид нэр хэсгээ хугацаанд богино хугацаанд уулздаг байсан гэсэн маш талтан яагаад ч тэр хүн би аюул тийм татагдаж тэр хүн маань ч гэсэн орон нутагт манад ирэхээр байнга уулздагсан байхгүй. За. Тэгээд би анхныхаа хүүг одоо тэр хүнээс хүүхдээ авсан гэсэн үг. За тэгэхээр одоо тэр залуутайгаа ажлын байран дээр танилцаад дотн харьцаад байсан юм байна шүү дээ. Тийм. Найзтайгаа ажлын шугамаар яваад танилцчихсан. За. Би нэг асуулт асууя л да. Магадгүй хит хувийн байж магадгүй хэрвээ скол хариулж болохгүй шүү. Хариулахгүй болно шүү. За. Тэгэхээр аль нэг нь ар гэртэй байсан уу? Скол ардаа амьдралтаа. Би ар гэргүй. Ганц байсан. Нөгөө залуу болохоор ар гэртэй байсан юм байна. Гэр бүлтэйсэн би сүлд үтсэн. За. Одоо тэгэхээр өөрийн чинь анхны тэр хүмүүс маань өөрөөсөө намайг хүүхдээсэн мэдгүй. Одоо ч мэдгүй юм уу? Одоо ч мэдгүй. За. Ер нь хэлье гэж бодож гин үү? Одоо хамгийн гол бид тэр хүний хаана юу гэдгийг мэддэггүй. За холбоо тасарсан байгаа юм шүү дээ. Тийм. Хүүхдээ олоод би зайгаа барьсан гэсэн үг. За. Хэр удаан таяр уулзсан бэ? За бараг жил болсон. За. Энэ болохоор маш олон жилийн өмнө болсон гэсэн үү те? Тийм. Одоо хүүхд маань нэлээд том. За тэгтээ одоо хүүхд нэлээд том болсон та магадгүй хизээ нэгэн цагт те тэгэл асууж сураглах л байх та тийм ээ. Одоо хамгийн гол нь би тэрний хард хүүхдэд төрхөөс өмнө хүнтэй суудсан байхгүй. За. Тэгэхээр ондоол юм байна. Яг бол хамт олон найз тэр бүл нөө ээжсээ. Бас имийг. Зөв. Одоо ажлын байрны харилцааг ер нь одоо юу гэж боддог вэ? Тэр бол хэрвээ би өөрөө тэр хүнд сайн биш байгаад миний дурсамжинд үлдсэн тэр хүн маань тийм эрхэм бишээсэн бол тэр хүнтэй би тийм татам болохгүй хасан. Тэгээ дээрэс нь хэрвээ ар гэртэйг нь ардаа амьдралтайг нь мэдсэн бол тийм харилцаанд орох байсан болов уу? Тийм. Орохгүй. За.
За холбогдсонд маш их баярлалаа. За Бидэнтэй баярлалаа. хамт байгаарай, сонсоорой. За баярлалаа. За тийм ээ, тэнхтээ би бас бодчихлаа л да саяны сонсогчийн одоо адилаар те бас нэг одоо хамт сурж исэн ч юм уу ажлын байран дээр бас нэг юм амрагтаа байжгаад тэр хүнээсээ ингээд хүүхдтэй болоод тэр талаараа ерөөсөө тэр хүндээ хэлээгүй хэр олон хүн байдаг юм болоо гэж би бас бодчихл байна л да. Тэгээд яг угаасаа л хүний л амьдрал шүү дээ. Тэг хүний амьдрал юу ч л холдож болно. Тэгэхээр энийг бол үгүйсэхгүй угаас байж болно. Тэгээд гол нь би бас нэг зүйлийг мэдтгэлтэй. Манай найз одоо эрэгтэй эмэгтэй хоёр найз ахгүй юу? Хоёлоо ингээд гэрүүл тэгснэ хоёулантай ингээд найзалдаг. Тэгсэн чинь хоёулаа ингээд гэрүүлийн хүмүүс ижиж ажлынхаа байрны дахиад нэг эмэгтэй, дахиад нэг эрэгтэй хүнтэй ингээд салж уулздаг байсан байл яг. Тэгээд яваа бүр 2 жил болцсон. Тэгснэ сүүлдээ яг одоо мэдээж ингээд бие бинийгээ мэдээд нэг дөрвөн юм чинь ингээд бие бинийгээ мэдэн л тээ мэдээд авчижаа. Тэгээд салж сарнаал ингээд дуусч л байгаа л да. Гэхдээ одоо тэр эмэгтэй найз нь болохоор тэр явж исэн эрэгтэй найз одоо тэр хүнтэйгээ гэх юм уу эрэгтэй хүнтэйг ингээд суугаад явцсан. Тэгээ бусад хоёр нь болохоор угаасаа тэгээд хоёулынхаа амьдралыг хөөгөө явчихсан юм тохиолдлууд байна. Тэгэхээр ажлын байран дээр болохоор яа харахгүй ингээд бие бинийгээ крашлдаг ч юм уу юм дотн харьцаанд ордог юм хүмүүс байна. Тэгээд хэр гүнзгий одоо хэр удаан одоо юу юмдээ явуулдаг гэх ч юм уу те явахаасаа шалтгааллах л байх л та мэдээж. Тэгээд энэ тал дээр бол би яг сайн энэ зөв энэ буруу гэсэн юм ерөөсөө ярихгүй ядвал тийм энэ бол хүний л амьдрал хүн тохиолддог зүйл. За гадаа хэр дулаахан байна манайхан. Европоос сонсож байгаа хэрэг хүмүүс байна, Монголоос хэрэг хүмүүс орж сонсож байна. Хоёруулаа ганц бий байл ягаад болохгүй гэж ардаа амьдралтаа бол дими түүг гинэ. Тийм бас те хөрхий бас ардна гэх нэг үр хөвгттэй бүлтгэнэд бийжээвэл бас л хэцүү л байгаа л та те сэтгэл зүйтэй. Гой хурдан яраарэ би залгаж ярмаар байна гинэ. За залгаад ороод ирээрээ яри. За яагаад хайр хийхэд үү ярихад үү яг яагаад хичээд байгаа юм гэнэ. За манайхан ер нь бол яг лайв үзэж байгаа хүмүүс орж ирээд ингээд за би гэж ярих нь чаашин тий зүгээр л яг энэ дээр чи яг манай найз манай хурш гэл ороод ирдэг цаг байхгүй юу. Сколфинг сонсч ийсэн манай үеэл гэдэг ч юм уу тий. Хаяада халукан яг тэгж ярьдаг байхгүй. Гэтэ яг болж игэл яг байгаагаараа үннээрээ байхыг хүсдэг. Надад ийм тохиолдож байсан. Гэхдээ манай найзд ингэдгээ эсвэл сонсноор юм байдаг. Тийм тэгэхээр тэгээ ороод ирж байгаараа за би ч гэсэн нэг хайхтар бие мие барихгүй санаа зовхгүй ярьчаад байдаг учраас бас надтай ижлэхэн байгаараа манайхаа. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 29 минут болсон байна. Өнөөдөр ихтэй үнэхээр гоё өдөр байсан те. Яг тэр хавар гэдэг улирлыг үнэхээр мэдрүүлсэн гоё өдөр шүү дээ. Хэр хаваршиж байна манайхан. Хэр хаваршаад ажлын газрынхаа гойгоо залуучдаг гойгоо хүүхнүүдэд татаж чангааж ин та нар. Хэр байна манайхан. Би ч одоо ойрд жоохон хаваршаад манаа уншсан байсан л та. Тэг ус мүсээ тайрмаар санагдаад манаа дэмий гэсэн тэгээд тайрхаа болсон халуукан. Жоохон ургуулъя гэж бодчих. За хэрвээ та Монголоос холбогдоод ажлын байрны амраг гэдэг газрын амраг гэдэг те сэдвэр ярихыг хүсвэл 77 77 38 83 дахин хэлье 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдож ярихыг хүсвэл 77 77 88 30 77 77 88 30 гэсэн дугаараад яг одоо нээлттэй байгаа шүү. За би бодохноо за нэг дуудлага гараад байна. Дуудлага авчаад үргэлжлүүлж ярив. За MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчи мэндэ үчи хэр сайхан өнгөрөөж байна. За тий. Цаанаа нэг л жоохон тийм тасалтай сонслоод биш утсан дээр яриараа за. За. Байна сонсож байна. Сонсогдож байна уу? За салгалаа уучлаарай. Дахиад орж ирэхдээ манайхан Bluetooth-ийн залгаа одоо машинаасаа ярьж байгаа бол Bluetooth-ээ салгаад, спикерээ аваад тэгээд радиогоо салгаад ярихгүй бол ингээд айгу хэцүү байдаг шүү. За сонсогч орж ирсэн авах юм. MJL радио холбогдсон байна. Байна. За үчи мэд.
За машин тэргийн унтраахгүй бол наа чи ингэж хараа та нар яагаад орж ирэхээр ухарч мухраад идэм бэ? Одоо онцсон уу? За машинаа унтраадаа наа чи бүр ухрах юм дээр тавиад дуурайд байна. Харин машин орчихсон. За ингээд боловч. Ааха. За сэдвээ мэдчихэж байгаа шүү дээ, тийм ээ? Оо, сая л мэдээ. Ямар сэдв санааг нь мэдчихэ. Ажлын газрын амраг. За байгаа юу өөртөө ажлын газрын амраг? Хин нэгний ажлын газрын амраг хийж ирсэн үү? Бүтэн цагаараа, хас цагаараа. Яг юм. Тань яраа. Сонсож байна. За салгалаа. Манайхаа орж ирчээд яагаад ингэ төвжирч ээрж морж гацаад идэм бэ? Зүгээр шууд яриач ээ. Тэг яг юм ярих гэдэг юм болоо гэхээр гараа авчиад байгаа юм. Тасалтаад. Тэг битгий машинд тэргийн ингэж байршуулж ухрааж хата орж ирж л да. Айгүй хэцүү юм. Ядж би нөө чихвчтэй суудаг болохоор зүгээр хингэрэг авч явах нь. За MJL радио хотбогдсон маань орой минь дээ. Орой минь. За орой минь. Сая даалгавар салчлаа. За ойлголаа. Нэг сайхан дурсан жаалхад. За. Оюутан байхдаа уйлдаг байсан найзтайгаа 10 жилийн дараа таарсан. Ирээнээс цүнх дүүрэн гахаад чирээд замын үдэд ирээд ачаад авахгүй байж найзтайгаа таарсан да. За энэ ажлын газрын амраг гэдэг сэдвээр ярьж байгаа шүү. Тийм ээ. Бид нэр яг нөгөө санхүүгийн сургуульд төгссөн болохоор яг нэг салбарын ажилчид байсан байхгүй. За. Тэгээд нөгөөх маань гайхадгүй чи ч одоо яагаад ингэж ийм гахачрын явж ийм би одоо ийм төрлийн хүн биш дээ гэдэг одоо яг зах зээлд ингэж ажилгүй ингэж 8 эхлээд явж байна гэсэн даа. Тэгээд тэр найз маань нэг санхүүгийн дарах хийжсэн. Тэгээд шууд ажилд орсон. Тэгээд бид нар бол сайхан найзууд байсан. Тэгтээ бол бид нар нийлээд одоо ажиллаа хийгээд орой шөнө суудаг байсан болохоос биш очиргүй унтаж хөвтөөд одоо нууц амргийн хэмжээнд байгаагүй л дээ. Тэгтээ бол одоо үнэхээр одоо дотн ийм сэтгэл төрдөг бас найзууд байдаг гэж хэлчихсэн юм аа. За тэгэхээр ажлын газар дээр ер нь бол энэ шугамар бол амаргалж үзэж байгаа юм уу? Үзэж байгаагүй. За. Хүмүүс бол одоо эдгээр одоо амрагууд гэдэг байсан биднэрт бол тийм харилцаа байгаагүй. Найз маань гэр бүлтэй бид нар би гэр бүлтэй юм байсан. Бид нар бол одоо үнэхээр дотн сайхан. Найзууд байсан. За баярлалаа. Тэгээ сэдвээсээ жоохон далийсан гэдэг үчиг сайхан өнгөрөөгөө. За. Мэдгүй яагаад орж ирээ зүгээр бид нар зүгээр сайхан дотн найзууд байсан шүү. Хөөе цэцгээ бата буруугаар ойлгоод байсан шүү гэж орж ирээд байгаа юм яагаад байгаа мэдгүй. Манай өнөөдрийн унтлагын өрөөний сэдв болвол хин нэгэнтэй амрагын холбоотой байсан бол ороод ирээрэй гэдэг байгаа байхгүй юу? Эсвэл хин нэгэнтэй амрагын холбоо үүсгэхийг хүсээд байгаа бол. Түүнээс би ч гэсэн нэг ийм сайхан найзууд ч тэгээд нэрлүүлнээрээ зүгээр 30 цагаан 35 үсэг дуусгаар л найзууд байна. Зүгээр сайхан найзууд шүү гэх юм ээ. За. Үчим эндээ MJL радио. За салгасан. Уучлаарай. Манай өнөөдрийн сонсогчд маань уул нь бол орж ирээд айгүй сайхан ингээ халах гээд байгаа шүү. Дааш нэг тийм яг ингээ шууд утсаар орж ирээд ярихдаа юуг анхаарах ёстой вэ гэж хэлээд байхад бүр нэг өөртөө тий ерөөсөө сонсохгүй л байна л та. За дахиад авъя. MJL радио холбогдсон байна. За үчим эндээ. Үчиг хэр сайхан өнгөрөөж байна. Баярлалаа. За баяжлаа нөө. За манай сэдв ажлын газрын амраг байгаа юу өөрт нь? Тийм байхгүй. За тиймтэй болмоор байна уу? Болмоор байна. Тий. За хаана юу идэг вэ? Ер нь ямархуу алтан байгууллагт ажилтай? Хойраал ажилтг юм уу? За яагаад ажлын газраа нэг амрагтай олмоор байгаа юм? Өөрөө гэр бүлтэй юу? Бага. За тэгээ яриараа би нэг юм мөрдөн байцаа суучаа нэг хүүхэд айлгаад байгаа юм шиг ингээд юм асуугаад гар яриараа сэдвийн дагуу яриараа дараагийнхын сонсогч нар хүлээгээд байгаа байхгүй юу? Дуудлага орж ирээд байна. Байна уу? За тасарсан. Та нар одоо нэг эрцээ бүртгүүлж байгаа юм шиг орж ирэх айгуу санаа.
залхачаад тиймтэй болмоор нь тийм байхгүй гэв. Ерөөсөө энэ талаар яриг гээгүй штэ. За. Дахиад дуудлага орж ирлээ. Эмжэл радио үчимэнд. Манай үчимэнд үргээ. За үчимэнд радиогоо салгаарай. За. За сэдвийн дагуу ярина шүү. Ажлын газрын амраг гэдэг сэдвэр. За. Дадаа хат байсан. Мэдээж олон биш. Нилийн дэйтэй нэг 2 дэрэг бол байсан. За. Тэгээ энэ бол амьдрал жарггүй, дурдж одоогүй. Тэгээд энэ хүн чинь илүү хараад билүүд долоод байгаа юм биш. Ерөөсөө хүн төрлөх харан шин. Төрлөх харан шин байхгүй юу? Тэгээд хэлчихээ. За. Энэ нэг хүн чинь бол байгалийн хуулийг зөрчсөн шүү дээ. Тийм. Нэг их чинь олон юм ихтэй байх. Нэг их чинь олон юм ихтэй байх. За. Яг энэ дэсмара. Аль болох өстэй юм чингүүд хүүхдүүд аль хүүхнийг ханаалж өөрийн болох санахад ирчихлээ. Тэгээд ерөөсөө амьдрал байдаг асуудлыг асуудал биш ээ гэж хэлчихсэн. За. Миний удаа дадаа хат байсан бай. За. За баярлалаа. За баярлалаа. За манай сонсогчдол энэ ч гэсэн no problem штэ. Net юу гэдэг лээ no problem. Зүгээр л нэг эргчин олон эмэгчэнтэй байх ёстой мастай гэж гараа авчих шиг боллоо тий. Гэтэ хүн хүний бас нэг үзэл бодол тий хүн хүний харах өнцөг гэж угаасаа ондоо тэгэхээр манай хайраа юу гэж бодож чинь лайв үзэж байгаа хүмүүс маань ажлын байрны амраг гэдэг зүйл зөв зөвлөө буруу зөвлөө юу гэж бодож чинь манайхан бичээд ороод ирээрээ. За. Монголоос холбогдох бол 77 77 38 83, гадаадаас бол 77 77 88 30 гэсэн дугаард маань нэгдсэн байгаа шүү. Сэдвээ ойлгодог хүмүүс орж ирмээр байна гэж энэ тийм ээ. Сэдвээ ойлгож байгаа. Зүгээр нэг эмжил рүү уцтаа. За энэ дэр ямар сэдвийг нь ярьж ин тэрийн дагуу ярьчин гэж орж ирдэг юм шиг байна. Манай унтлагын өрөөний нэвтрүүлэг бол нэмэх 21-с дээш байдаг учраас манайхан орж ирэхдээ сэдвээ сонсчоод тэг сэдвийн дагуу яриул үнэхээр аятайхан болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ дараа нь би нэг таслах хэцүү сонсох хэцүү болчиход идэх тийм ээ. За дуудлага орж ирж байна. Эмжэл радио 8 сонсож байна. Холбогдсон байна. 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 За үчиг хэрэгнгөрөж байна. Энэ эмжэл радио сайн нэг ярьж байгаа юм уу? Мөн. Унтлагын өрөө нэвтрүүлгэнд холбогдсон байна. Тэр хоёр үг хэлж гэж бодоод. За. Сэдвийн дагуу. Нөгөө томрогч юм уу? Хамт ажиллаж хүмүүсийн хооронд амргийн асуудал байсан бүгд ярьж байгаа байна шүү дээ. Байж болох уу? Юу нь яах вэ? Байж болно. За. Ихтэй хүний хувьд байгалийн харин шиг гэдэг юм уу? Энэ санхүүтэй таах юм бол тэгээд асуудлыг бол шийдэх юм байна. Юу сайтай юм болов? Санхүү. За. Одоо нэгэнд санхүүтэй байж хүн аяг хоол авч өгнө. Тэдний сандас үед нь 500 өгнө. Санхүүг олоход нөгөө чойны нэг юу гэдэг шүү дээ. Шүлэг байдаг шүү дээ. За. Өнгөтэй өдөрт явахад юу гэдэг вэ? Нэг яадаг. Өнгөтэй өдөрт явахад бурхан урд тутаарай биш үү? Ер нь нэг амьдрал гэдэг байдаг. Юу За тэгэхээр өөрт нь ажлын байрны амраг байсан уу? Байсан. За. Тэгээ ер нь өөр болохоор гэр бүлтэй юу? Одоо л байхгүй тийм өөр нь байсан. Тэр үедээ байсан. Миний хэлээд байгаа одоо л гэр бүлтэй. Тэгээд гэр бүлтэй айдаа гэр бүлтэй байсан. Тэгээд энэ юутэй санхүүгийн чадвар болоод хүн бат өөрөөсөө ичдэм үү, өөрөөсөө ичдэм үү тийм цаг тав санхүүг тогтоох боломжгүй болоод өөрийгөө татчихсан байх л чахгүй ер нь бол тийм. Цаг тавтаа санхүүтэй болоод тэр юм татмар бий болоод яваад идэх байлээ. Одоо тэгэхээр чи одоо нэг санхүүгээр нь тэтгээд ингээ яваад идэг хүмүүсийн чинь нэг шүгэр мөгөр гэдэг юм. Миний хувьд юу. Окей. Постуны хувьд ямар юм. За. Энд чинь бас нэг ичнүүр гэж байна шүү дээ. Хаваа аваад айтаахан илгаач ингэсэн чухалтай ихтэй болтой шүү дээ. Өнөөдөр кадарчаал янзрын бэрэг яваад байна шүү. Тэр утгаар миний өдөр байсан одоо байхгүй байгаа. Одоогоор байхгүй. Одоо тэгээ яах нь үргэлжлүүлээд ер нь байлгах юм уу? Санхүүтэй бол тэгэл байх.
Ааха. Энэ бол байгалийн нэгэн бодлын арин шинж юм уу? Нэгэн бодлын одоо өнөөгийн нийгмийн тагуугийн асуудал ч юм уу? Тэгээд энийг бол хөвгөн өөрөө янз бүрээр ойлгох байна. За. За Ер баярлалаа. нь тэгээд эмэгтэй хүмүүстэй хань нийцэлж байдаг чадлагүй болчиход байна. Ааха. Эмэгтэй хүний бас нэг тийм хэрэгцээ гэж байдаг юм шиг. Тэгэхээр ер нь бол нэг эмэгтэй хүн чинь нэг юм санхүүтэй тэгээд нэг өөрийг нэг бөмбөрүүлчих хэрэг хүнийг бол ажлын байран дээр амаргаа ихэд хатгалцдаггүй гэдэг юм уу те? Оо сонсогдоод байна. Суу сонсогдоод байна Э? аа? За. За ойлголаа. Ямар тач холбогдоод тэгээд элен далангуй ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тийм тэгэхээр яг миний хэлэх гээд байгаа нэг өнцг нь яг юм л дээ. Хүн шал ондоо байгаа штэ тий. Хэрвээ бид хараа юу гэдгийг одоо сайн ихнэр сайн нөхөр байх гад энэ байж болохгүй асуудал энэ бол өстой буруу штэ гэдэг нэг хандлага байхад бас яах аргагүй одоо юу гэдгийг араар тавилттай энэ төр имийг яг туулаа явж байгаа эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс байгаа. Гэхдээ тэр одоо юу гэж байгаа 3 дахь этгээд нь болохоор ажлын байран дээр нь байдаг ч юм уу те. Иймэрхүү тохиолдолд бол угаасаа хаасайгүй л байгаа л та. За, MJL радио холбогдсон байна. За сайн. За, үчи минь дээ. Үчи хэрэгнгөрөөж байна. Тэгээ их гадаа нэг Очин чиштэйс л чинь 10 жилийн өмнө болсон нэг явдлаа л яхаа. За. Ингэсэн бид нар нэг амар одоолаа хүүхдүүд ажилладаг байсан юм аа. Нэг зөвхөн тийм болохгүй юм. За. Энэ удаа ажил дээр очиж татгаад офцоолоод. Ээжээ манай нэг ийтэд 10 жилийн өмнө чарвстай. Тэрхэн чаваас 18 мөчсөн юм уу? За. Чос салхорон тэрхэн чинь нэзэлтэй байсан юм аа. За. Яас пар ажлынхаа нэг өөнтэй хайртс мэрчтэй. Өөрсдөө хүмүүсийг боддог байсан. Эвтерэн зүүн яг шоудтараа өдлөж чаддаг. Яг тэр өдөр чинь уцаас олж хахад амгоцсон байлаа. Эндээ зөвхөн тоглож маягилж байгаа тоглоомд дэмжихгүй. За. Эс нэлээд тэр яг билиалсан дараагүй. Тэгээ нэг нөгөө инженерийн нүсмэсээ ламарнаа намарал нэгэ. За. Огосч. Он хавтан цалцаач. Аюун чсаа орцонор элкод орж ирж байгаа. Салхрын гараад угаасаа дээр яваагүй. Тэр нь одоо нэг удаагийн үйлдэл юм уу эсвэл бас ингээ үргэлжлээ. Нэг л удаагийн. За. Тэгээ тэрнээс спич зөндөө өссөн намайг зөндөө өсөөл байгаатай дүүсэн гэхдээ өрдөөсөө. Тэр янзрал чадаагүй те. Тэгэл нөгөө фотоко ажиллаж гараад. Ич тэрхний гасны дараа ажиллаж гарч. За тэгвэл нэг юм асууя. Сонирхолтой санагдаад. Хэрвээ өөрт чинь одоо ямар нэгэн тохиолдлоор ч юм уу бас дахиад нэг тийм боломж гарч ирвэл одоо ажлын байран дээр одоо магадгүй өөрөө бас гэрүүлтэй найз бүсгүйтэй ч юм уу байгалах л та. Тэгээ тийм боломж гараад ирвэл одоо яах вэ? Одоо үгүй би ч одоо тэр За. Холбогдсон маш баярлалаа. Аха. За. Баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөр. За, хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэж байна. Тийм ээ, тийм тэгэхэд. Ер нь би чинь нэлээд баг залуу байхдаа за, инхэл ёстой, тэхэл ёстой гэд би хар багасаа нэг бүр жоохонтой нэг нөхөртөө суужсэн. Тэгээд нөхөртөө ингээл өөр хөхөд гээл 4 сайхан хөхт гаргаад өгсөн байгаа шүү дээ. Тэгэл ингээл амьдрал дээрээс харж хахад ингээл эргэн тойрон найзууд салаал сарнаал эсвэл хин нэг ингээл араар нь тавил явж байгааг харж байхдаа би ямар балиар заваа юм бэ гэл угаасаа л тэгж бодчихл байсан л та. Тэгээд өөрөө тэгээд яг нас ахын хэмжээгээр ч юм уу бас нэг амьдрал басж болдгоо юм билээ гэдэг шиг те. Тэгээд ямар нэгэн байдал ингээл амьдралд өөрчлөгсөн тохиолдолд ирэхээр угаасаа яа харахгүй ингээд бодчихсэн бодол ингэж өөрчлөгдөж эхэлт юм билээ. Би үнэхээр тэгж бас ингэж хитрхи найз нөхдөд хатуу бэж дээж гэдэг юм уу те. Тэрийг бас их буруу бодсон байх шүү. Тэр гэж бодох тохиолдлууд бас гарсан халиг гадна.
Тэгэхээр ер нь ингээд хүмүүс ингээд итгээд холбогдоод өөрийнхөө сэтгэл санааг ингээд тайлаа тий. Одоо юу гэдгийг ич зовхгүйгээр за энэ нэвтрүүлэгт би итгэж холбогдож байна. Би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээгээд ороод ирж яхад нь бас нэг туйлшраад наа чин буруу наа чин зөв гэхийг би ерөөсөө хүсэхгүй байна. Тэгэхээр би зүгээр хангалттай сайн сонсогч байгааг хичээж байгаа шүү манайхаа. За Эмжил радио холбогдсон байна. За салчлаа. Манайхан дохиод идэх юм яа гэм. Би бол буцаа залгадаггүй байгаа шүү гэнэ. Ямар ч та залгуул удаан одоо юу гэмдэ залгаараа ядаж нэг 2-3 секундээс илүү тийм ээ. Тэгээ яг авангууд нь тасарчаад ах юм аа. За өнөөдөр угаасаа үнэхээр сайхан өдөр байсан. Тэгэд манай өнөөдөр нисчлээ. Жохон эмэрхчихсэн тэгээд яах вэ те. Тэгэл яг оройд нэг юм яриад суухарч бас нэг хажууд 36 градус яваад гисэн чинь бас санах шинжтэй барыг хаваршаад байгаа юм шүү. Шөнийн цагаар. За гоём сонсох гэтэл давс хожир нь таардаггүй гинэ. Орж ирдэстэй нэг сайхан зүгээр алаад өгөх хүн байна уу? Зүгээр ингэжсэн чи яг тийм болоод яг тэгэл би болсон доо гэдэг ч юм уу. Эсвэл яг одоо ийм байдалтай байна. Аль эсвэл иймтэй байсан. Эсвэл тийм хүнтэй байхыг одоо би ингэж ер нь бодож явдаг хүн шүү гэдэг ч юм уу те. Янз янзын талаас нь ярьж болно шүү дээ. Өчигдөр минь Эмжил радио холбогдсон байна. Байна уу? Байна холбогдсон байна. Сайн байна. За сэдвийн дагуу ярина шүү. Яг үгүй сонсож байна уу? Сонсогдож байна. За. Энэ сэдвийн тухай ярих нь зарим хүмүүс нь жоохон сэдвээ жоохон ойлгож орж ирмээр байна. Харин тийм ээ би хэлээ л. Тэгэхгүй тэгээ буруу сэдвээр яриад одоо би одоо өөртөө тохиолдсон нэг юм ярих гал тэгэл. За тэгээ сонсъё. Би одоо залуу хүн л дээ. Тэгэл нэг ковид үед болсон тухайд нэг хүнсний үйлдвэрт ажилладаг байсан. За. Тэнгүүд яг тухайд надаас тухайд нэг оюутан хүүхэд нэг хичээлээ хийж байгаа нэг ажил хийдэг байсан. Тэнгүүд яг надаас нэг 10 гаруй бараг 17-8 ихч нэг бүсгүй байсан. За. Тэгээд яг ковид үеч нэг тухайд нэг хэдгийн байгууллага ерөнхийдөө ажилладаг байсан. Тэгээд яг нэг одоо нэг хосын харилцаа гэж байх одоо нэг ирэмий бэлгийн харилцаа гэж ерөнхийдөө шатруугаарлал битэр одоо болсон юм л дээ юм л. За. Тэгэнгүүт юу яасан одоо яг ихтэй ингээд нэг хоёулаа хоорондоо зүгээр нэг харьцаж мартал нэг одоо миний өдөртөг албан шалтгаан бод байсан тухайд. Тэгэнгүүт яг тухайд ингээд харьцдаг байж байгаа л удаан ажиллах тусмаад ингээд гүнзгийрдэг гэж нэг юм байдаг шүү дээ. За. Гүнзгийрэл тэгэнгүүт л нэг хоорондоо өдөртөг албан шалтгаан болохоор тэгэл нэг фэйсбүүкээс ойлцсон, инстаграмаас ойлцсон нэг харьцдаг боллоо. Тухайд би нэг оюутан 19-20 хүүхдээсэн. Тэгэнгүүт одоо натан растдаг байсан ажлын газрын одоо ахлах маань болохоор гэр бүлтэй. Тийм хүн байсан. За. Тэг хэр удаан болсон? Ерөнхийдөө нэг одоо яг нэг юм хосын харилцаа ч одоо дотн харилцаа. Ирэмийн бэлгийн харилцаанд ерөнхийдөө ингээл ороод айгүй утсан жил гарантай болоод. За. Тэгэнгүүт яг нөгөөдхийн маань болохоор одоо ажлын газрынхан ерөнхийдөө гадраач хэлээд. За. Тэгэнгүүтээ бид чи нэг хэсэг арчхгүй ер нь л нэг юм кондицийн байдалтай байж байгаад. Тэгэнгүүтээ тухайд би нэг сургуулаа төгсөг болонгуудаа ажлаасаа гараад. Тэрний яг дараахантай нэг сар гарны дараа ч юм битээр ингээд буцаж ингээд харьцаж ингээд эхлээд. За. Тэгэнгүүтээ яг нэг битээр нэг ингээд нөгөө нэг одоо надтай харьцдаг байсан хүний гэрлүүн ингээд очиж байгаа ч ер нь очдөг байсан байхгүй юу? Ирэн орон тийм байсан. Гэрлүүн ордог байсан юм тий. Бэлгийн харьцаанд орчингуудаа нөгөө нэг одоо надтай харьцдаг байсан одоо манай ахлах маань болохоор ерөөдөө нэг юм мөнх төрөмөр ингээд өгдөг байсан. Ер нь бол айгуу. Тэгээ тэгэнгүүтээ тухайн үедээ л нэг хүүхдээ байсан. Тэгэл яг нэг грэйд мөйд үсчээсэн тэгэл мөнгө төрөх хэрэгтэй юм байсан. Тэгээ одоо ингээд бодоод тахаар бас ингээд тухайд одоо яг яах гэж тэгээ яваад байдаг байсан. Тэгээ гэр бүлтэй хүнтэй тэгэнгүүтээ би ч одоо өөрөө тэгээд жоохон хүүхдийн ч одоо яашаа 19 сард ихээр бас ингээд юмны наанцхныг ойлгодог болцсон.
Тэгээ одоо би өөрөө нэг одоо ерөнхийдөө 30 төгөж явж байгаа хүн л дээ. Аа. Гэтэ одоо ингээд буцаагаад бодохоор одоо юунд нь бол ер нь одоо харин ингээ бодохоор ер нь ингээд яах гэж ер нь ингэсэн юм дээ гэж жоох харамсах тийм байдیں۔ Аа. Тэгээд ингэүүд одоо тэр үнийг гэр бүлтэй юм хүн байдаг. Тэнгүүдтэй л ингээл яах гэж ингээд харилцаа ер нь тогтоосон гэж жоохон тийм харамсах жоох юмтай яваад байдیں۔ Тэр хүний дотн харцаанд нь донтцсон байсан байна гэж байх уу? Ер нь тухайн үед тэгэл яг үеийнхтэйгээ ингээл харьцаж мартал ингэдэг байсан. Тэнгүүд өөрөөсөө нэг 10 гаруй ивч хүнтэй болохоор ч бас айгүй тийм сони мэдрэмж төрөөд ингээд сонирхол ингээд татаач гэдэг юм уу нэг тиймэрхүү юм болж ирсэн байхгүй тухайн үед. За тэгэхээр ер нь бол их л сонирхол төрж исэн байна тий. Дээрээс нь бас тэгээд мөнгө төрг авчиж гин оюу түүхт. Тэнгүүдээ ингээд одоо ингээд амьдралах байгаагүй болонгод өөрөө ингээд бас нэг жижиг шажиг юм ингээд хийгээд мөнгө төрг ингээд хангалттай болоод ингээд ирэхээр тухайн үед ингээд амар тийм мөнгө төрг ингээд яг аппликейшн орчингуудаа тухайн үед намайг бодох юм бол одоо нэг амьдрал ахын тэгшэрсэн ийм хүн байгаа штэ. Тэнгүүдээ надыг мөнгө хүсгийг одоо ингээд бодохоор надад айгүй эвгүй санагддаг байхгүй. Хойд одоо би яг нэг бие үнэлсэн юм шиг. Аа. Скол зүгээр нэг юм ажлын газрын юм харилцаатай юм шиг юм. Ерөнхийдөө жоох нэг харамсах жоох юм төрөөд идэ одоо ингээд бодоод тахаар. Зөв. Одоо гэхдээ ер нь бол одоо нэг хийж байгаа ажлын газраа ч юм уу янз бүрийн амрагтай болын өрийг байгаа ч юм уу тийм тохиолдол байна уу? Одоо бол ерөөсөө тийм байхаа болцсон. За. Тухайн одоо травматай болсон юм одоо юу гэх юм. Травма автлаа явцсан юм шүү дээ. Харин тэгсэн эсвэл өөрийнхөө хүслээр явж байгаа гэсэн үед одоо бүр ингээд одоо ингээд бодоод тахаар жоохон харамсаал байдээ. Тэгэл яах гэж тэгэл гэр бүлтэй үнтэй ингэвдээ гээл. За. Жоохон бодоол байдаг. За холбогдож ямартай ч өөрийнхөө бас ингээд түүхийг ярьсан маш их баярлалаа. За баярлалаа. Танай ажлын хамтлаганд амжилттай. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтэй маань ингээд уцаар холбогдоод нөгөө бас ингээд өөрсдийнхөө бодол санаа те дотор бол одоо юу гэдгийг үзэж туулсан амьдралаа элен далангүй ярьсан бүх сонсогч нартай баярлалаа. Бас лайв үзчихсэн 200 гаруй одоо сонсогч нартай маш их баярлалаа. Халиг нь үргэлж талархаж байдаг шүү. Бид нарыг сонгоод бас эфирт маань хамт байдагт. Тэгээ энэ хүрээд манай өнөөдрийн хиндч битгий хэлээр өөрөдөө унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр би та бүхэндээ маргааш оройны нэвтрүүлгээр үдшийн нэвтрүүлэг дээр буцаад уулзтлаа. Та бүхэн маань сайхан амарцгаагаараа манайхаа тэгээд маргааш уулзъя. Баяр та.